Улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатрыг хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан улсын дээд шүүх өнгөрөх оны 12 дугаар сарын 11-нд нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр асаж 20 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг. Тодорхойлбол улсын хурлын гишүүн нь нийтийн албан тушаал учраас Даваагийн Цогтбаатар нь улсын хурлын гишүүнээр ажиллах эрхгүй болоод байгаа юм. Гэвч улсын хурлын гишүүн халдашгүй дархан эрхтэй учраас дээд шүүхийн шийдвэр биелэлтгүй 100 дахь хоног өнгөрөөд байгаа юм. Тэгвэл улсын хурлын төрийн бас байгууллагын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж ойрын хугацаанд эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Тийм болохоор би урд бүхэн танд хэлжсэн шүү дээ. Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарч иж байна. Нөгөө төгөөр шүүхийн шийдвэр заавал биелнэ гэж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн заасан байгаа шүү дээ. Заавал биелэх үүрэгтэй, тийм үү? Ямар нэгэн хилцэх шийдвэр бол тэнд гарахгүй. За тэгэхээр одоо харж байгаа өнцөг маань юу гэж харагдаж байна гэхээр Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Дэгийн тухай хуулинд үндсэн хуулийнхаа одоо юуг бариад, тийм үү, заалтыг бариад заавал одоо хилцэх одоо биелэх ийм үндсэлтэй учраас орж танилцуулаад за магадгүй зөвхөн улсын хурлын гишүүд үг хэлэх асуулт асуух эрхтэйгээр хуулинд бол өөрчлөлт оруулаад тэгээд танилцсанаар энэ одоо шийдвэр биелнэ ч гэдэг нэг тиймэрхүү байдлаар хуулинд өөрчлөлт оруулах гарцсан л харагдаж байна. Одоогийн байдлаар шүү. Тэгээд энийг бол бас мэдээж хуульчдаагаа ярих хэрэгтэй байна. Энэ тамгын газрынхантай бас ярих хэрэгтэй байна. Тэгээ гаргал гаргах. Урд нь бид нар ер нь энэ хизээ энэ Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад эцлэе гэж шаардлагатай байж байгаа юм.